Юуны өмнө талбайгаа зөв сонгон сайн бэлтгэн. Хүнсний ногоо тариалахад айлуулах тэгшин, үржилшим сайтай газрыг сонгон авч мал орхоос хамгаална. Ийм газар нь услага хийхэд тохиромжтой байхаас гадна нэмэлт бордоо баг шаардаж, ургамал ургах таатай орчин болж өгнө. Ногоо тарихын өмнө хөрсийг 25-аас 30 см хагалж боловсруулад дараа нь борнойдож тэгшлэнэ. Гараар гар хагалсан тохиолдолд самнуураар самнаж тэгшлэнэ. Энэ зөвлөж байгаа гүн нь зөвхөн техник болон хүрзээр хагалах боломжтой гүн юм. Хэрвээ та боломжтой бол бүр 40-45 см гүн хагалж боловсруулвал илүү сайн. Учир нь хөрсийг хэдий ч нэ гүн боловсруулваас ургамлын үндэс илүү гүнд тархаж тэр хэмжээгээр хөрснөөс ус шим тэжээлийн бодисыг хангалттай авч урд сайн авна гэсэн үг. Үр суулгасан мөрийг баг зэрэг дарж нягтруулна. Энэ нь үр хөрсний авцалдааг сайжруулж, түргэн соёолох нөхцөлийг бүрдүүлнэ. Үр хоорондын зайг хэтэрхий холдуулвал талбайн ашиглалт муудаж, илүү хөдөлмөр зарцуулна. Хэтэрхий ойртуулвал хөрсний тэжээлийн бодис хүрэлцэхгүй. Чөлөөтэй ургах зай талбай хангалтгүйгээс чанаргүй жижиг ургац авна. Үр суулгах үеийн хөрсний чийг, хөрсний хээрийн чийг багтаамжийн 70% буюу атгаад үзэхэд хэлбэрчсэн хөрсийг 1 метрийн дээрээс ааж мундгаахад задарч байхаар байна. Хэрв хэлбэрчихгүй бол хуурай. Хэлбэрчсэн хөрс задрахгүй бол хэтэрхий чигтэй байна гэсэн үг. Санамсаргүйгээр үр нь олноороо унаж ургах тохиолдол байдаг. Хэрвээ шигүү таригдсан бол өрсөлгийн жинхэнэ нав чарах үед дээрх хэмжээгээр цөөлөлт хийнэ. Тав дугаар сарын сүүлчээс эхлэн ногооныхоо талбайд 3 хоног тутам аргалын үнс пөргүүлэх хэрэгтэй. Хэрвээ бага хэмжээний талбайд бол хортон түүж